За хай. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд сэтгэл зүг энгийнээр кофе ууж дуустал подкастын маань эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд яг ямар учиртай подкаст хийх гэж байгаа юм. Тэгээд ямар хүмүүс сууж байгаа юм гэдгийг эхлээд тайлбарлах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө танилцуулаад эхлэе. За намайг Отгон Чимэг гэдэг сэтгэл зүйч мэрэгчлээ. Одоо яг тухайн мэрэгчлэрээ ажиллаад бас суралцаад явж байна. Тэгээд энэ салбар маань өөрөө бас нөгөө суралц дуусахгүй салбар байдаг юм байна. Тэгээд одоогоор бол яг ажиллаад ингээд суралцаад явж байгаа хүн байна. За намайг болохоор Мөнх Зул гэдэг. За би ер нь бол бизнесийн удирдлага төгссөн. За тэгээ ер нь бол төгснөөс хойш худалдаа борлуулалт, за тэгээ харилцааны тал дээр нэлээд ажилладаг. Тэгээд одоо нэгэн компанид борлуулалт маркетинг хариуцсан менежерээр ажиллаж байгаа нэг юм ард иргэдийн төлөөлөл байж байна. Бид хоёр бол яг найзууд. Тэгээд нэг бол маш сайн таньдаг. Тэгээд хоёлоо нэгэн зорилгоор подкастыг одоо эхлүүлэх гээд байж байна. Тэгээд сэтгэл зүг энгийнээр гээд нэртэй кофе ууж дуустал гэдэг нэртэй байгаа манай подкастын маань. Тэгээд ерөнхийдөө бол сэтгэл зүг одоо ингээд хүмүүс одоо хүн дээр биш тий сэтгэл хүн дээр ч яг одоо ингээд нөгөө томоор биш энгийнээр ингээд хүн болго ингээд ойлгож байгаасаа гэдэг юм зорилготой хоёлаа ингээд санаа нэгдээд подкаст хийя гэд ингээд зорж байгаа. Тэгээ өнөөдөр маань анхны дугаар тэгээд бит хоёр бол одоо өмнө нь одоо ийм подкаст хийжсэн бас туршлага байхгүй. Тэгэл ямчлаасан ингээд нэгэн зорилготой, нэгэн тэмүүлэлтэй ингээд эхэлж байгаа. Тэгээд алдаа дутагдал гарч зөндөө гарах байх. Тэгээд хоёрыг ойлгоорой тий. Тэгээд цаашдаа ч гэсэндээ ер нь бол ингээд сайжраад явах хаа. Тэгээд одоо ингээд сонсогчдоо ч гэсэндээ илүү хэрэгцээтэй илүү ийм үн цэнтэй дугаарыг хүргэхийн төлөө одоо бас хичээж ажиллана. Тэгээд Nemo студидтэй хамтран ажиллаж байгаа. Ийм мундаг залуучуудтай бас хамтран ажиллаж байгаа. Бид нар баярлалаа залуучуудаа Nemo студидтэй. За тэгээд бит хоёрын өнөөдрийн хамгийн ихний ярилцах сэдэв бол мэдээж доо яг сэтгэл зүй гэж яг юу вэ? Энэ талаар яг та хүмүүст одоо маш энгийнээр тайлбарлаж өгвөл. Нөгөө яг сэтгэл зүйн салбар маань одоо сүүлийн одоо жилүүдэд бол нэлээд өргөн боллоо штэ тий хүн болгоо одоо ингээ нөгөө бидний ойр дотны хүмүүс ч гэсэндээ тий сэтгэл зүйчдэр очиж уул сэтгэл зүйчэд ханд гээл тий тэгэл энэ сэдв чи өөрөө одоо цараа ингээд айгу цар хүрээтэл болоод байна л да. Тэгэхээр нөгөө бидний нэг авж байгаа мэдээ энийгээ дагаад бидний нөгөө авж байгаа мэдээлэл зөв үү буруу юу гэдэг дээр хүмүүс одоо айгу юм одоо эргэлзээтэй байдаг болчихсон. Тэгээ бодож байгаад яг энэ санаа төрсөн л дөө сэтгэл зүг энгийнээр гээд сэтгэл зүг гээл ингээл нэг нэр томьёо зоочингууд эн чинь өөрөө том сэдв бол яг аргагүй мөн одоо дуусахгүй тий бас ингээд нөгөө нэг дуустгүй бас юм сэдв байгаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талаар яг харах юм бол эн чинь нөгөө хүн болгонд байдаг зүйл. Бас энгийн байдаг зүйл. Тэгээ хүн болгон өөртөө бас анзаараад үзэх юм бол одоо сэтгэл зүй гэдэг энэ зүйл чинь том шинжлэх ухаан бас биш болох гээд байна л да. Нэг өнцгөөсөө. Тэгэхээр сэтгэл зүг одоо ингээд том шинжлэх ухаан биш гэж тэгж штэ. Тэгэхээр одоо нөгөө бидний эцэг эхчүүд одоо бидний үед сэтгэл готрол гэдэг юм бас байгаагүй энэ тэргээ ярьдаг штэ тий. Тэгэнгүүт одоо бид нэр ингээд айгүй их ярьдаг болчлоо. Бас нэгэндээ айгүй гомддог болчлоо. Энэ юг ярина яг энэ сэтгэл зүй, сэтгэл судлал гэдэг ер нь зүйл энэ хүнд ер нь яг хэрэгтэй зүйл юм уу? Тий. Яг ингээл амар имчилгээл байдаг, ойлгохгүй л байдаг, зөндөө олон сэтгэл зүйчнэр ингээд байгаад байдаг. Энэ нь яг ингээд хэрэгтэй мүү, яг хэрэггүй мүү? Тий. Одоо ингээд нөгөө сүүлийн үед айгүйх ярьдаг болчихсон тий. Тэгээд эн чинь нөгөө нийгмээ дагаад бас бидний нөгөө авж байгаа мэдээлэлээс болоод л ингээд дэлгэрч бүүн болчихж байгаа байхгүй юу. Тэрнээс бол яг өмнө нь ингээд нөгөө нэг хат гээл
Тэг сэтгэл зүг бол за нөгөө хаттай хүн, хатгүй хүн гэж ил ингээл бид нэр тодорхойлдог л байсан байгаа байхгүй. Тэгээд яг хоо энэ сэдв маань ингээд дэлгэрж байгаа учраас ялцчгүй хүн болгонд одоо хэрэгцээ байгаад байна. Ямар хэрэгцээтэй байгаад байна уу гэхээр одоо бол бид нэр ингээд маш ингээд шахуу ийм цагийн хуваартай. Тэгээд дээрэс нь бидний ингээд одоо нийгэм маань биднэрт бас нөлөөлөд байна л да. Одоо ажил байна, тэгэл ингээл хувийн асуудал байна те. Инээсээ болоод хүн нөгөө нэг ийм одоо сэтгэл гутралд орох байна, стрессдэх байна те. Эсвэл ингээ бүрэн одоо ингээ өөрийгөө ойлгохгүй байна те. За тэгэнгүүт нөгөө талаас ингээд энэ одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаан чи юу яриад байна вэ гэхээр өөрийгөө ойлгодог болооч те. Тэгээ стрессийг ингээд өөрөө ингээд ингээ бүрэн удирдах боломжтой ш. Тэгээд яриад ангууд хүн тийшээгээ бас ингээ яг чиглээд байгаа байхгүй. За стрессийг өөрөө удирдах боломжтой юм байна. Бүрэн боломжтой юм байна. За тэгвэл хүн өөрөө стресстэй байгаа учраас тэр хүнд одоо мэдээж ачааллыг хэрэг байгаа учраас тэр хүн хэцүү байгаад байна тий. Тэрнээсээ гарахын тулд тэр гарах тийм гаргалгааг л хайгаад байгаа юм байна л да. Тэгээд тэнгууд сэтгэл зүй яжна гэхээр тэр гарах гаргалгаанд нь тусалж өгөх гэдэг байгаа байхгүй. За ямар нэгэн арга байдлаар тий. Ямар нэгэн арга байдал гэдэг нь болохоор сэтгэл зүйн салбарт одоо авдаг арга хэмжээнүүд гэж бас байгаад байгаа. Хэрэгслүүд гэж бас байгаад байгаа тий. Тэхийн тулд яг хуу сэтгэл зүй, сэтгэл судлаач гэдэг ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ялцчгүй одоо нөгөө өөрийгөө ойлгоё, стрессээ бууруулъя гэвэл ялцчгүй салбар руу орох гээд байна л да тий. Тэгээд энд бол одоо өмнөх одоо дээр үе байна уу, одоо үе байна уу, одоо үе дээр нь яагаад байна уу гэхээр бид нар угаасаа нийгмэд дагаад ялцчгүй энэ одоо зүйл биднэрт хэрэгтэй болоод байна. Тэгэхээр ингээд сэтгэл зүг айгу хөргөн дэлгэр ингээд ярьдаг болцсон байгаад байна л да. Одоо яг ингээд их яриад байгаа зүйлүүд дундаас яг энэ сэтгэл зүй гэдэг энэ хүрээллээс ингээд гажсан зүйлийг нөгөө ер нь гадуур ирэх ер нь ярьдгүү. Одоо жишээ нь сэтгэл зүй гэдгийг айгүй ингээд буруугаар ойлгоод тэрэндээ итгэчихсэн тийм кейсүүд ер нь та ажиллаж ивүүч гэдэг юм уу? Одоо яг хоо ингэж ойлгож байна л да. За одоо ингээд бидний хамгийн энгийн жишээ стресс юм тий. Тэгэл нөгөө стресс гэдэг зүйл чинь зүйлийг хүмүүс буруугаар ойлгож ирдэг байхгүй юу? Хүн стресс гэхээр яад юм тий? Ууралдаг, бухимддаг тий. За магадгүй одоо нөгөө стрессийн төвшин ихсээд ирэхээр одоо бүр одоо ингээд зүрх салгандаг ч юм уу, паник атаканд ордог ч юм уу. Энийг бид нэр бүхэлд нь стресс гэж авч үздэг байгаа байхгүй юу? Гэтэл стресс гэдэг зүйл чинь өмнө нь одоо стресс авахаасаа өмнө нь тэр хүн төгшөлттэй байж болж байгаа. Төгшүүр байгаад байна уу? Тэгээ стресс, төгшүүр гэдэг хоёр зүйл чинь хоорондоо ялахад аюу хэцүү. Тийм үү? Тийм. Уусаа гэхдээ би яг хэлэхээр бас ялгааг нь мэдгүй л байл та. Тийм. Чи яг төгшөөд байна уу? Стресстэй байна уу гэхээр гэж асуулт тавихаар наа хоёр чинь тустай юм уу гэдэг байхгүй юу? Яг гаргалгааг нь хэлээд өгөхөөр яг тустай гэдгийг мэддэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг одоо тухайн хүн би яг ингээд төгссөндөө болоод стресстэй байна уу? Стрессэндээ болоод төгшөөд байна уу гэдэг чинь бас ингээд өрөөсгөл ойлголт байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө яг ялгаа салгааг нь одоо зүгээр л стресс гэдэг юм чинь л ингээд ийм ялгаа салгаатай болчлоо тийм. Тэгэхээр яг нэг зүйлийг бид нар яг стресс гэж хүлээж аваад байгаа юм уу? Гэдэг чинь бас өөр асуудал болоод байна тийм. Тэгэл ингээд одоо ингээд явах юм одоо ингээд явах юм бол ингээд сэтгэл зүй гэдэг чинь одоо юу гэдгийг стрессээр тодорхойлогдохгүй, төгшөлтээр тодорхойлогдохгүй байх нь шүү дээ. Энийгээ ялгаж салах нь хүмүүст одоо маш чухал юм уу да? Тийм байна, тийм байна. Ер нь бол нөгөө нэг одоо бидний хувьд чи яалцчгүй л нөгөө ажлын ачаал их үнэхээр ийм шигүү хотод амьдарч байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэрнээсээ нөгөө нэг ажлын ачаалал ч юм уу ямар нэг ачаалал аавна, тэрнээсээ стресс аавна. Тэгэнгүүтээ шууд би яг сэтгэл готролд орчихжээ гэж ярьдаг болцсон тий бүр ингээл зүгээр энэ үг бол маш энгийнээр л ярьдаг болцсон. Би бүр яг сэтгэл готролтой болчихжээ гэл нөгөө уг нь цаана нөгөө стресс байгаа даа. Ажлын ачаалал байгаа юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө тэрийг тэнгууд одоо юу гэж нөө гэхээр за чи ингээ стресстэй байх юм бол сэтгэл готрол руу орчдөө шүү гэ. Тэнгууд хүн бодонгууд за би ойрын ингээд 3 хоног дотор би ингээд байнгын стресстэй байгаа юм. Гэтэ яа байнгын стресстэй байна. Би өөрн ингээд яг сэтгэл готрол руу ингээд төхөөд ингээд байгаа. Тэг чи тэрийг яаж тодорхойлж байгаа юм чи сэтгэл зүйч төр очсон юм уу үгүй.
Эсвэл нөгөө нэг сэтгэл зүйч дээр очисон найзаасаа ч юм уу дам яраагаар ингэж сонссоор агаад өөрийгөө ингэ оншилчихж байгаа байхгүй юу. Бид нар за сэтгэл зүйч нар болохоор бас яадгүй гэхээр шууд одоо уулзаад л те эхний 1-2 яраагаараа тэр хүнийг ерөөсөө онцлох боломж байхгүй. Ер нь бол сэтгэл зүйг энгийнээр гээд одоо ингээ энгийнээр тайлбарлая хоёлаа те кофе ууж дуустал ингээ хүмүүст ингээ энгийнээр ингээ тайлбарлая гэдэг байгаа маань болохоор энэ бол шууд нөө сэтгэл зүй гэдэг зүйл чинь хүнийг шууд нэг онцлох бол биш ээ. Тэ? Энэ бол ингээ энгийн ингэж явж агаад хүн байна уу, хөнгөн байна уу, дунд зэрэг байна уу гэдгийг нь л онцлно гэхээс шууд хурж ирээд би өчигдөр нэг ингээл найзтайгаа юм болоод ийм боллоо. Одоо би сэтгэл готролтой байна уу? Гэт ингээд намайг оншил гэдэг юм бол энэ бас айгуу тийм өрөөсгөл ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ бид нар нөө жоох ингээд ялгаж салгах хэрэгтэй. За үнэхээр стресст чи ивэл чи юунаас стресстэй ч байна те. Эсвэл үнэхээр төгшөөд байна уу? Юунаас л төгсөж байна те. Эсвэл нэг удаагийн зүйлээс болоод төгшөөд байгаа юм. Эсвэл эн чинь нөгөө архаг ингээ хууч болцсон юмнаас ингээ чи төгшөөд байгаа юм уу те. Тэгээ эн чинь нөгөө нэг айгуу том болоод ирэхээр бид нар аль мэдээллийг авахаа мэдгээч байгаа байхгүй. Одоо тэгээд одоо өөрийгөө ингээд юунаас болж байгаагаа ингээд мэдэх хэрэгтэй гэж штэ. Үнэхээр тэр мэдэхгүйгээр ингээд гаталтанд орсон хүмүүс бас байгаа. Тэр тийм хүмүүс маань яг яах вэ гэхээр сэтгэл зүйчтэй л хандж байгаа. Одоо гадаа гацаанаасаа ингээд гарах одоо бүрэн боломж нь манай нийгэмд одоо дэлхий дээр ч юм уу те бүрэн боломжтой болчлаа те. Онлайнаар ч юм уу эсвэл одоо ингээд одоо уулзалт товлоод ч юм уу уулзах ингээд ийм бүрэн боломжтой болчиход байна л да. Тэгтээ одоо сэтгэл зүйч дээр очихоосаа хамгийн түрүүнд бид нар энэ одоо гацаад байгаа гацаанаас өөрөө гарахыг л хичээгээсэй гэж би маш их хүсдэг байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө хандж байгаа хүмүүс маань их хвчлэн дандаа айгүй тийм ийм энгийн зүйлээс болоод энгийн зүйлийгээ маш томор ингээд бүр ингээд бодчихсон. Тэгээ ингээд ярилцаад үзэнгүүт баг ингээд бат ямар ийм л энгийн байсан юм уу те дон гэр ласаа явчихж байгаа байхгүй юу. Тэгээ би бодож байгаа байхгүй юу. Одоо мэдээллийг хүмүүс маш олон талаас нь ингээд аваад байх тусмаа тэрүүндээ ингээд төөрөөд нөгөө нэг эрэгдэд яваад идэм байх штэ. Тэгээд ингээд хайрын цаг хугацаагаа алдаад яваад идэх юм байна. Гэтэл бид нар за чи өнөөдөр ингээд сэтгэл зүйн салбар руу ороод сэтгэл зүйг ингээд судлах жагаа л болвол чи яг нэг ном аваад уншчих хэрэгтэй эхлээд тийм. Одоо зөндөө номнууд гарсан байгаа ш Монгол хэл дээр ингээд манахаас одоо гаргадаг одоо сэтгэл зүйч нар профессоруудын ингээ гаргацсан байгаа номнууд ч гэл байна. Тэгээд нөгөө гадны орнуудаас ингээд бас ингээд хөрвүүлээд хэвлэлтэнд ингээ гарцсан байгаа одоо ингээ нөгөө нийтлэлүүд байдаг штэ. Сэтгэл зүйн одоо том профессоруудын ингээ гаргадаг ингээ нийтлэлүүд тэрийг ч гэсэндээ ингээ орчуулад ном болгоцсон байгаа. Одоо тийм нийтлэл номнууд судалгааны ажлууд зөндөө гарчсан. Тэрийг нэг удаа ч гэсэндээ аваад ингээд уншаад зүгээр яг л ер нь сэтгэл зүй гэж ер нь яг юу юм гэдэг энэ одоо нэр томьёогоо өөрөө ингээд ойлгочихвол одоо ястай байгаад юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө ингээд гацаанд орсон хүн яг гацаагүй хүн хоёр чинь хоорондоо асар ялгаатай. Би сая ингэж асуух гэжсэн ингэж аах одоо нөгөө сэтгэл одоо стресстэй явж байгаад тэргээ нөгөө сэтгэл готрал болчлоо гэд тэ тэрийг яаж ялгах вэ? Тиймэрхүү нөгөө нэг өөрийгөө шалгах типүүд байдгүй гэд би танаас асуу мар байсан хгүй. Тэгээд яг саяны яриаг чинь сонссон чинь нөгөө хүмүүс нөгөө нэг маш олон мэдээлэл донд төөрөлдөөд нөгөө ээрээд тэгээд буруу ингээ өөрсдөө бодоод байдг юм байна гэж ойлголоо. Тийм болохоор энэ тип хэрэггүй юу? Яг одоо нөгөө нэг юу яадаг штэ сониуч зам байгаад байна тий. За ингэдэг би одоо ингээд нэг юм 10 асуулттай тест бүглээд ороод ирсэн тий. За тэр 10 асуулттай тест нь нийлээд нэг 10 оноотой байлаа. За чи 10 оноо авах юм бол чи ямар ч юм готрол байхгүй чамд чи бол зүгээр энгийн хүн байна гэж байгаа. Гэтэл ингээд би ингээд 4 оноо аваад ирсэн. Тэгээ би яг мэдээд ирсэн юм а. Би яг өөрийгөө ингээд сэтгэл готролтой гэдэг мэдээд ирсэн гэдэг жаахгүй. Тэгтээ одоо яагаад сэтгэл зүйчнэр очоод энэ тестийг боловсруулад тий тухайн хүнд нь зориулаад яагаад тест боловсруулаад суудгийг. Энэ чинь бас утга учиртай. Тэгэхээр чи нөгөө бид нар чинь нөгөө нэг яг нөгөө нэг юм
зурхаа харж байгаатай ялгааг болчихж байгаа байхгүй юу. Зурхаа өдөр болгоны зурхаа харж байгаа хүн нэг өөрөдөг. Зурхаа хардгүй хүн нэг өөрөдөг. Гэтэл чи нөгөө яаж хүлээж авч байгаагаас ингээ болоод байна те. За зурхаа би нөгөө зурхаа хардаг хүнийг одоо нөгөө нэг буруу гэж байгаа юм бол биш шүү. Одоо хүн болгоны арга барил бол өөр штэ тий. Яг хуу зурхаанд итгэдэг хүн гэж байгаа, итгэдэггүй хүн гэж байгаа. За би бол нөгөө итгэдэггүй төрлийн хүн байхгүй. Итгэдэггүй гэхээсээ илүү яг нэг тэрийг ингээ хараад ингээ байдаггүй, харахгүй байсараагаад одоо ингээ нөгөө сурчсан. Тэгтэл нөгөө яаж гэнэ гэхээр надад яг тэр л бодогдож байгаа байхгүй. За өнөөдөр ингээ юу нэмэлхийний орд байлаа тий. Тэгээ ингээ унссан чинь тэдэн сарын тэдэн өнөөдөр ингээ тэдэн. За өнөөдөр хамтраг харчээ гэдэг юм. За өнөөдөр чамд ингээ гунигтай юм тохиолдох нэ тий. Тэгээд ингээд тэр чинь ингээд нэг тэгсэндээ за чам чиний өнөөдрийн өдөр одоо тийм сайн өдөр бол биш ээ. Гонхтой зүйл чам тохиолдох нэгэ хэлчингүүд тэр хүн нөгөө сэтгэл зүгээрээ нөөтгө бодоо авчиж байгаа байхгүй юу. Их юм хийгээ тэрэггүй. Чухал ажлыг битээ хийгээрээ. Тийм чухал ажлыг битээ хийгээрээ үсээ битээ засуулаарэ гэ тий. Энд чинь бас яг 100% сэтгэл зүйтэй холбоотой байхгүй юу. Тий. Тэнгүүд чи яг л нөгөө яг зурхаан дээр зурхаагаа харцсан юм шиг яг орж ирэл. За би 10 тест бүгэлдсэн чинь 4 оноо аваад ирсэн баларсан би яг ингээд асуудалтай байна. За өө тийм үү. За наад 10 асуултаа хаанаас алуу яасан гэсэн чинь сэтгэл готралтай хүний одоо бүглэж болох одоо тестийг гаргаад өгнө үү гэдээ одоо ингээ Google-ээс асуугаад. Би сая яг энэ тестийг хаанаас олж болох вэ гэж асуух гэжсэн байхгүй юу? Аха. За ChatGPT-гээ сайжрах юм байна л да. Гэхдээ бол эн чин бол ягаад заавал ингээ мэрэгжлийн хүмүүс нь ингээ байгаад байгаа юм тий. Ягаад би энэ суугаад байгаа тийм. Эн чинь бид нар өөртөө ингээ тухайн тестийг боловсруулад тэгээд одоо эн чинь бас ингээ цаана ингээ програм одоо зориултын программд нь бид нэр уншуулад хийгээд эн чинь ингээ нөгөө одоо юм бүр зориулж ингээ тэр тест боловсруулдаг байхгүй юу. Гэтэл нөгөө гаралд үүснэ тодорхойгүй гэдэг шиг. Гаралд үүснэ тодорхойгүй тийм тест аваа бүгэлжингүүд тэрэн дээр чинь одоо бид нар тестийг нэг ч удаа авдаг байж болно 7 хоногт 4 удаа ч авч болно 7 хоногт 7 удаа ч авч болдог тест байгаа. Тухайн хүн одоо ямар одоо мэдрэмж байна, ямар тохиолдол байна тэрнээс нь шалтгаалаад тэр тест ямар явах вэ гэдэг чинь тодорхой болдог байхгүй. Тэгэхээр бид нар эхний нэг 10 тестийг шууд очиж бүглэнгүүтлээ тэрнгөөрөө өөрийгөө тодорхойлоод бүр тэрнгөөрөө өөрийгөө тодорхойлоод ингээ явцсан ч хүмүүс ингээ байдаг байхгүй. Одоо хүсээ нөгөө хүмүүс чинь MBTI энтер гээл амар яадаг тэр чинь ингээ өөрчлөгддөг гэж үздэг. Одоо жишээ нь би ингээл 24 цагийн одоо нөгөө зүрхний хоолдор зөөхөд зүрхний хэм алдалт одоо зөвхөн 24 цаг зүүснээс гарч ирдгүү чи шатаар өгсөөд яг тэр шатаар өгсөн цагаа бичиж ир. Тэгээд маш тайван байж байгаа тэр үеэ бичиж ир. Ингээд маш олон юм сорилтуудыг авч иж нөгөө 24 цагийнхаа хоолдрыг зөвлөгдөг байхгүй юу? Тэрнтэй л яг л адилхан юм байна л да. Тий. Сэтгэл зүйч нь өнөөдөр тайван байна. Тестээ бүглөөд үзье. Стресстэй байна бүглөөд үзье гэл өөр гарч ирэх юм тийм. Энэ тестүүдийг ер нь яг энэ буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шиг хаанаас ер нь олж өгвөл зүгээр эдгүй эсвэл яг ийм сэтгэл зүйчдэр очиж иж авдгуу. Бид яг нөгөө тестүүдийн чинь нөгөө нэг цаанаасаа нөгөө олон улсын одоо дэлхийн ч юм уу те эсвэл нөхөн Аз далай хүмүүсийн одоо дундаж нөгөө нэг харьцуулж агаад энэ тестийг цаанаасаа боловсруулж өгдөг байхгүй юу? Тэгээд тэр боловсруулсан тестийг бид нэр аваад нэгсэндээ бас худалдаж аваад тэгээ хүмүүсээрээ бөглүүлээд тэн дээрээ сэтгэл зүйч өөрөө давхар дахиад дүн шинжилгээ хийдэг. Гэтэл Google-ээс ингээд авж байгаа 10 асуултны дүн шинжилгээ яг хэн хийж өгөх вэ? Би болохоор ингэж одоо нөгөө нэг 10 асуулт байгаад за 4-ийг хариуллаа гэхэд зүгээр л 4 оноо авах юм бол гэсэн нэг юм тодорхойлт тэнд байдаг баг тий. Гэхдээ та нар олвол энэ 10 асуултаас аль дөрөвд нь юу гэж хариулсан бэ? Элд нь ингэж буруу хариулсан бэ гэдэг нөгөө асуултан дээр нь дүн шинжилгээ хийдэг тий. За чи ийм одоо юу гэдэг чинь одоо тэр асуултууд чинь дээрээс нь сэтгэл готралтай асуулт юм уу? Төгшөлтийн асуудал юм уу? Үнэхээр стресстэй юм уу? Тэр асуултууд чинь доктороо дахиад задраа явна шүү. За би үнэхээр ингээд сэтгэл готралтай бүр ингээд яг ингээд гацалтанд ингээд орцсон байгаа хүнээс би тэр тестийг авнаа. Яг ингээд эсвэл ингээд би өөрийгөө ингээд ойлгохгүй байх юм аа. Би ингээд тантай ярилцахтаа ч гэсэн дээр юунаас нэгэ мэдхгүй байна гэвэл тэр хүн дахиад өөр асуулт тавина. Тэгээд тэр 10 асуултнаас би за энэ хүн тэр асуултанд тэгж хариулж байсан. Тэгвэл нь тесттэйг тохирж байгаа юм уу? За үнэхээр тэр асуулт тест хоёр тохирохгүй бол тэр тестийг дахиад авна.
Магадгүй одоо 2 хоног өнжөөж аваад нэг удаа ч юм уу. 7 хоног бүр ингээд сар өнжөөж аваад нэг удаа ч юм уу. Тэгэхээр чи нөгөө тухайн үед хүн яаж одоо тэр асуултандаа хариулах нь яг тэр өдрөөр нь гарах боломж байхгүй. Тэгэхээр нөгөө хамаагүй ингээд боловсруулсан тест бол тэр өдрийн мууд бол хамаагүй л. Хамаагүй. Энд чинь нөгөө хүнийг яг ингээ онцлох гээд байгаа зүйл учраас бид нар юу гэдэг чинь Google-ээс шууд 10 асуултыг татаж аваад л чамд бөглүүлж болохгүй байхгүй. Энд чинь бүр ингээ хууль зөрчсөн одоо хэрэг гарна. Тэгээ дээрэс нь 10 асуултан дээр бид нар чинь нөгөө протоколоо бичин те. Тэгээ энийг ингээд одоо нэг хүн дээр ягаад нэг өдрийн одоо ийм процесс явагддггүй гэсэн үг байхгүй. Доор хаяж нэг хүн над дээр орж ирлээ гэх юм бол тэр хүн дээр сарын процесс явагдчихэдэг. Доор хаяж гэдэг. Доор хаяж сарын процесс. Тийм ээ, сая яг наадахыг чинь л асуух гэж ийлээ. Яг ингээд одоо хүмүүс сэтгэл зүйч дээр очино гэдгийг ер нь 1 удаагийн, 2 удаагийн, бүр 3 удаагийгаар ч ер нь бол хязгаарлаж болохгүй. Тийм маш удаан хугацаанд явна гэдгийг бас ойлгох хэрэгтэй л болчиход байгаа юм тийм. Тийм. Одоо ингээм хамгийн наазах нь бид нар нөгөө нэг ингээд тань дээр гарч байгаа дүн шинжилгээ хийхин тулд яагаад 7 хоногоор бий болж чадахгүй баггүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө нэг маш тодруулах олон асуудал байна, бөглүүлэх арга барил байна. За тэгээд дээрэс нь ингээд байгаа штэ. Өөртөө тохирох арга барилаар хүн авч иж цаашдаа тэр аргаа хэрэглээд одоо өөрийгөө засах гээд байна да тий. Гэтэл одоо юу гэдэг чинь стрессцэн үед амьсгаагаа аваад гарахад тэр арга барилыг чамд зулаа дээр би одоо хэрэглээ. Оги дээр хэрэглээ гэхээр чи битгаар чинь өөр хүмүүс. Би амьсгал аваад тайвширдаггүй хүн байж болно. Үнэ. Чи амьсгал аваад тайвширдаг байж болно. За тэгвэл ямар арга барилын хүн дээр би авах уу гэдэг чинь дахиад нэг процесс явагдаж байгаа байхгүй. Тийш угсаа бид нар нөгөө эмнэлэгт ч гэсэн очоод нөгөө нэг одоо эмнэл зүйн талаасаа одоо бид нар шинжилгээ өгөөд энэ хүний бие мах бодит ямар одоо эм таарах вэ гэдгийг эмчнэр жороор олгож бичиж өгдөг тий. Тэгэхээр бид нар нөгөө сэтгэл зүйдээ эм бичүүлж авч ийна л гэж ойлгох нь шүү дээ. Шинжилгээгээ өгөөд. Тий, шинжилгээгээ өгнө. Юу болсон процессоо ярина те. Тэр чинь зүгээр ингээд цуснаас авчдаг зүйл биш болохоор маш удаан хугацааны процесс л. Тэгээд нөгөө юу яадаг штэ сэтгэл зүйч дээр очихл юм бол би дон гээл миний асуудал одоо ингээд шийдэгчих нь бол биш. Чи бит хоёр одоо юу гэдгийг хамтран ажиллаж ийж. Чи надаа үнэнч байж ийж. Би чамтай одоо үнэнч байж ийж. Энэ зүйлийг бид нэр хамтран ажиллах ингээд даван туулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө одоо юу гэдгийг чи хэрвээ одоо ингээд энэ би хэлээд байгаа те энэ сэтгэл зүйн салбар руу орхол юм бол эхнээс нь ингээд сайн судлаа. Гэт ер нь бол ингээд зөвлөхөд байна л да. Тийм ээ. Тэгэхээр хүмүүс хүлээлтээ одоо сэтгэл зүйч дээр очихдоо маш өндөр ол байлгаж болохгүй байх нь байна. Аль болох доор байлгаад тэгээд нөгөө нэг юм төвчээртэй бас байх нь л тэр хүмүүсээс бас шаардах юм байна тий. Одоо ганц сэтгэл зүйч дээр очиод болчих гэсэн өөртөөс маань бас олон юм шалтгаална шүү гэдгийг одоо бас ухаараасаа л гэж хэлж байгаа тий. Яг хоо дараагийн дугаар дээр хоёлаа яг гэдэг энэ яг сэтгэл зүйч гэдэг талаараа бүр дэлгэрэнгүй яриа. Тэгээд одоо болохоор чи нөгөө яагаад ингэж сэтгэл зүйг ингээ энгийн болгоч байгаа тий. Магадгүй одоо мэрэгжил нэгтнүүнүүд маань бас эн чи юу яриад байна те эн чи манай салбар чи энгийн биш шүү дээ. Энгийн биш шүү дээ. Эн чи нэг асандаа бас ингээл нэг имлэг юу лээ? Эмнэл зүй рүү заачлаар. Эмнэл зүй рүү ингээ яваад орчихноо тий. Бас эн чин хүнд хэцүү. Одоо бид нар бол ингээл энгийн л жишээ яриад байна тий. Гэтэл бүр яг ингээ хүнд сэтгэл зүйтэй хүн дээр ажиллах юм бол 1 жилийн процесс, 2 жилийн процесс одоо магадгүй бүр ингээ 5 жил ч ингээ үргэлжлээд явж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар яг одоо сэтгэл зүйг өвчлөлтөд ярих юм бол эрүүл мэндийн эрдэмтэд одоо ингээд ярихаараа энэ сэтгэл зүйчийн ингээд одоо явсаар агаад хавдар болоод байна гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ бид нар ч одоо ингээд энэ ерөнхийдөө хавдар гэдэг маань сэтгэл зүйтэй холбох юм бол ходоодны хавдар нэгдүгээрт байдаг байхгүй ходоод хямардаг ч гэдэг юм уу гэж садаад хямардаг гэдэг ингэж байгаа тийм. Тэгээд ингээ үзүүлэлтүүдийг ингээ харьцуулдаг л да ингээ жил юм уу 3 жилээр ингээ харьцуулдаг. Тэгээд сүүлийн жилүүдэд болохоор яасан бэ гэхээр хүмүүсийн ходоодны хорт хавдар илүү их одоо илрээд байгаа байхгүй энэ сэтгэл зүйтэй холбохоор мэдгэдгүүц ингээд өссөн ингээд үзүүлэлтүүд ингээд байгаад байгаа. Тэгэхээр яаж гэнэ вэ гэхээр хэдүүлээ хавдарчин бол ингэж өрөвсөж явж байгаад ингээ хавдар болоод байгаа тий. Тэгэхэд бид нар яг сэтгэл зүгээ ингэж өрөвсгөөс нь өмнө бүр ингээд энэ ходоодныхаа шарх руу орхоос нь өмнө өөрийгөө нэг жоохон анзаараач
гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тийм ээ одоо өөрийгөө анзаарах чинь ер нь бол одоо сэтгэл зүйч дээр очихоосоо өмнө ингээд одоо бас анзаарч болох юм энгийн зүйл шүү. Тэрийгээ нөгөө яг сэтгэл зүйч нь нөгөө ингээд ийм энгийн байхгүй юу? Битгий хүн дээр ингэж хүлээж аваа тий аваарэ. Бид нар одоо хүндрүүлэхээс өмнө өөрөө дээрээ энийгээ ингээд арга барилыг хэрэгжүүлэх одоо бүрэн боломжтой болчиход ял да сүүлийн үед тий. Тэгээ бид нар ч гэсэндээ яг зөв яг өөрийгөө ингээд ажиглаад зөв чиглэл рүүгээ явж чадах юм бол одоо өөрт тохирсон арга барилаа одоо хүндрэхээс өмнө олж авч чаднаа гэд. Тэгээ яг бит хоёрын яг энэ подкаст чинь гол зорилго нь энэ байна. Тийм. Ер нь бол яг сүүлийн мөчөд маш сайн ойлгосон байх гэж бодож байна тий. Яг яагаад энгийнээр гэд одоо нэрлээд байгаа юм тий. Тэгээд яагаад ийм амархнаар яриад байгаа юм шиг харагдах гээд байгаа юм тий. Гэдг нь бол ерөөсөө л бид нэр ерөөсөө тэр сэтгэл зүй болвол маш хүнд сэдв, маш гүн. Гэхдээ тэр лөө орохгүйгээр маш энгийнээр ихэн үед нь хэдүүлээ өөрсдийгөө одоо ойлгоё л гэдэг юм. Тий одоо чи ингээл хүн болгоно л одоо юу гэдэг чинь сэтгэл зүйл ярьдаг болчлаа шүү дээ тий одоо чи одоо ингээд одоо би дандаа тийм сонсдог байхгүй стресстэй байгаа юм сэтгэл зүйч төр очиж нэг ярилцах гэдэг ч юм уу эсвэл чи нэг өөр олцоод эсвэл сэтгэл зүйч төр очиж одоо ер нь бол хүний амнаас дандаа сэтгэл зүйч төр очиод үзэх юм уу эсвэл чи хин нэгэнтэй ярилцаад үзэх юм уу эсвэл чамд яг юу тохиолдонд байна гэдэг зүйл маш их анзаардаг болсон байхгүй ер нь бол маш түгээмэл болчихсон би ч сонсч ийсэн гэхдээ одоо яг надаас ингээд яг энэ подкастыг хий гэж ярьснаас хойш яг асуумаар байсан зүйл яг гараад ирж байгаа байхгүй юу? Яг одоо энэ үгийг яг хүнд хэлэх нь ер нь хэр зөв бэ? Яг хөө ингээд за яг намайг үнэхээр бодоод хэлж байгаа байж болно тий. Тэгтэл чи өстө болохоо ичжээ. Чи сэтгэл зүйчтэй очиж уулзах юм уу гэдэг үг ер нь хүнд хэр санагдах вэ? Ер нь энэ яг зөв үг юм уу? Одоо эн чинь болохоор хүн энийг нэг одоо өмнө нь бол ингээд чи сэтгэл зүйч төр оч гэдгийг хүмүүс юу гэж хөвчлэн хүлээж авдаг байсан бэ гэхээр ингэг гэж хүлээж авдаг байсан байхгүй юу? Би солиороогүй бай. Хүй ингээд бид нар ингээд сэтгэл зүйг ингээд өөр ашлаа би нэг л өөр ашлаа гингүүт нөгөө галзуугийн имлэг сэтгцэн имлэг гэж боддог байсан байхгүй юу? Эн чинь нөгөө нэг талдаа бүр ингээд ийм сэтгцэн имлэг биш зүгээр одоо ингээд сэтгэл зүгээсээ болоод ингээд нойронд нь нөлөөлсөн хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс чи яалтчгүй одоо Монголд номер 1 байгаа сэтгцэн имлэг рүүгээ л явж байгаа. Тэгэхдээ бид нар энийг юу гэж хүлээж авч ирсэн бэ гэхээр ерөөсөө ингээд энэ нөгөө галзуурч гэж яг үндэ тэгж үнэ тий. Тэгэд ингээд одоо ингээд чи ингээд сэтгэл зүйч төр ингээд очих юм бол хүүе би ингийн байна би галзуураагаа юу яриад байгаа ингээд ингэж хүлээж авдаг байсан бол одоо бид нар мэдлэг ийм мэдээлэлтэй болоод эхэлснээрээ яаж өгнө гэхээр зүгээр энийг зүгээр ингээд сэтгэл зүйч төр оч гэдэг нь нэрээ гэж хүлээж авдаг болчихсон. Айгуу тийм одоо нэг талаараа эн чинь бас энэ хүн надад санаа тавьж байгаа юм байна гэдэг талаар бас ойлгодог болчихсон. Нэрээ би болохгүй байгаа юм байна. Одоо магадгүй ойр дотны хүн бол учраас тэгж хэлж байгаа л ахал да найз байж болно, дотны найз байж болно, хамт байдаг гэр бүл аав ээж нөхөр одоо тийм их ах нар байж болж байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол их хвчлэн хэлж байгаа бах. Гэтэл одоо бол тэрийг нэг амар би ингээд юм сэтгцэндээ юмтай болцсон гэж хүлээж авахаа болчихсон. Нөгөө талаараа яг гаарц гаргалгаа нэрээ одоо би ингээд одоо стресстэй байгаа юм байна. Надад тухгүй байгаа юм байна. Энэ тухгүй мэдрэмжийг нэрээ сэтгэл зүйчээс очиад асуувал ямар байдаг бол гэсэн ийм одоо шинжлэх ухаанч. Тэгээд ийм сониуц зангаар хардаг болцсон байна. Бас тэгж хүлээж аваасаа тий. Тэгээд бас нэг талаасаа тэр хэлж байгаа хүмүүсийн талаас ингээд бодоод үзэнгүүт тэр хүн өөрөө хин нэгнтэй харилцаа үнэхээр мэдэхгүй болоод бас тий бас хэлж иж бас магадгүй л юм тий. Тийм би үнэхээр ойлголцож чадахгүй байх эсвэл нь би чадахгүй байх шиг байна гэдэг юм уу чаддаг хүнтэй очиж ярилцвал илүү дээр юм байна гэдэг өнцгөөсөөс хараад хэлж болох юм. Тийм яг зөв. Тийм байна. За тэгээд ер нь бол эхний сэдв
гоё ойлгогдсон баха гэж би бодож байна. Аха яг хоо эхний дугаар дээр бит хоёр чи яг нөгөө юу ах гал юм л да. Энэ подкастыг одоо бит хоёрын маань сэтгэл зүйг энгийнээр кофе ууж дуустал гэдэг ийм зорилгын подкастын маань зорилго юм байгаа даа. Тэгээд яг хуу зорилгоо бол хоёлаа ингээд бүрэн одоо тайлбарлаж чадсан байх гэж бол бодож байна. Тэгээд одоо бит хоёрын эхний дугаараас эхсүүлээд одоо сонсогчд маань бит хоёрын одоо подкастны доор Тийм санал хүсэлтээ бичээд бит хоёрын ярианаас ойлгоогүй зүйлээ байвал бит хоёр бас дараагийн дугаарынхаа эхний хэдэн минутанд ч юм ингээд одоо тайлбар өгөх маягаар бас явах ийм бодолтой байгаа. Тэгэхээр та бүх маань комент бичээрэй. Тий. Тэгээ бит хоёр дараагийнхаа дугаар дээр комментуудыг нь одоо хүний нийл гаргахгүйгээр тий нэр усын нийл гаргахгүйгээр уншиж өгөө. Тэгээд бас бодлоо илэрхийлж Яг уу одоо яг зүгээр л энгийн хүний хувьд энэ нь яаж сонсогдож байна те би яг юу гэж мэдэрж байна энэ нь яг сэтгэл зүйн хувьд яг яаж тайлбарлагддгийг ч гэдэг юм уу юм хоёр өөр гаргалгааг бит хоёроос гаргахыг хичээж байгаа. Тэгээд энэ хүү зорилго одоо подкастын маань зорилго маань одоо бас хүмүүст бас хүрэх хаа гэж найдаж байна. Тийм үнэхээр сонирхолтой байгаа. Хоёр өөр үнцэг гарч ирэх болохоор надад бас маш сонирхолтой байгаа. Би бас өөрөө мэдгүй зөндөө олон зүйлээс асууна. Би бас ингээд чатгаараа хариулна. Тэгээд бас дандаа ингээд нөгөө шинжлэх ухааны талаас нь хариултуудыг бас өгөхийг бас хичээнэ. За тэгээд ингээд эхний дугаараа өндөрлцгөөх байлаа. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Бай.